Орон дөрөв ирэх үзэгчтэй телевиз ярилцлагын нэвтрүүлгийн шинэ дугаарыг үзэгчтэй авахынтай өргөхөд бэлэн болсон байна. Манай өнөөдрийн ярилцлаганд орохоор студид Улсын их хурлын гишүүн Монгол Ард Түмэн Султан Мэдээд дарга тэрвч тавг өргөд ирсэн байна танд орон дөрөв. Тэгэхээр намрын ээлж чуулган маргааш өндөрлөх гэж байна. Энэ намрын чуулганы одоо хийсэн ажил, хэлэлцсэн хуулиуд тийм ээ. Энийг багслаад ингээд ярил хэрхэн үр дүнтэй одоо нэгэн намрыг өнгөрөөж байна. Нэгэн чуулганыг өнгөрөөж байна. За намрын ээлж чуулган бол сонин чуулган боллоо л доо. Хамгийн олоодаа завсарлага авсан гэсэн мөлтөөс ээлжид бусч юм шиг ээлжид юм шиг ингээл тийм 100 амраасан ч хөө тэгээд одоо үр дүн чи ямар байгаа гэдэг ингээ харахаар л тийм ээ сонин чуулган боллоо. Мэдээж үр дүнтэй их олон сайхан хуулиудыг хилцэж баталсан. Ялангуяа би хүнсэд аж ахуйн асуудал хариуцсан байсан хүний хувьд одоо байнгын хорооны гишүүний хувьд өөрөө энэ парламентаа хүнсний ганцхан инженер технологийн хувьд ингээд авч үзэх юм бол бас энэ дээр хүнсний чиглэлтэй холбоотой төрөөс хүнсэд аж ахуйн талаар баримтлах бодлого гэдэг ч юм уу газар тариалангийн чиглэлээр хэд хэдэн хуулиудыг бол ингээд зарим нь батлах шатанда зарим нь батлагдаад ингээд явсан байгаа. Ер нь энэ бүх хуулиудыг ярих боломжгүй учраас хэдэн одоо тулгуур хуулийг ярьчих уу да тийм ээ. Тэр нь бол нэгдүгээрт энэ намрын чуулганы хамгийн чухал асуудал бол төсвийн тухай хууль байдаг. Төсвийн тухай. Төсвөр бол тэр орны нэг өнгийн харна гэдэг шиг болдог шүү дээ. Морь нэг өнгөлөө тавихад за энэ чинь ямар хөнгөлтэй байна гэдэг шиг. Тэгэхээр төсөв бол эхнээсээ орж ирэхдээ туйлын хариуцлагагүй төсөв орж ирсэн. Засгийн газар асуултаа хариуцлагагүй төсөв орж ирсэн. За төсвийг хилцээд тодорхой хэсгийн буцаас. Уг нь миний одоо өөрийн гаргаж ирсэн саналаар бол төсвийг тэр чигээр нь буцаагаад мэрэгжлийн яамдууд нь ялангуяа сангийн яам тэр бол зас залруулад яг сайхан цэгцлээд оруулаад ирээ. Тэг их хурл дээр хилцсэн зүйтэй гэж яхад. Тэгэхээр нэг дутуу алсан могоо гэдэг шиг дутуу юм оруулж ирээ. Тэрийг их хурлын гишүүд засдаг. Тэг их хурлын гишүүд чинь бол яг одоо мэдээж парламент сууж байгаа одоо сайн парламентчууд одоо мэрэгсэн парламент гэдэг шиг тийм хүмүүс байна л да. Гэхдээ яг мэрэгжлийн сангийн яам одоо бусад одоо мөнгөний бодлого хариуцсан газруудтайгаа салбарын яамдуудтайгаа харж байгаад маш их сайн төсөв оруулж ирэх хэрэгтэй л да. Тэгээд төсвийн талын буцааж яваа, талын эргүүлж орж ирээд ингээд нэг жоохон бужигсараад их хурлын ажлын хэсэг нэг одоо наан цаана оролцоод яваад нэг юм баталсан болсон л доо. Гэхдээ бол бас боломжийн хэмжээгээр одоо ажлын хэсэг бол ажилласан гэж би ингэж үзэж байгаа. Гэхдээ төсөв одоо үр дүнтэй сайн байсан уу үгүй юу гэдэг нь бол шууд одоо төсвийн тодтголын асуудал дөнгөж он гараад яриад эхэллээ шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол нэг ноо байгаад байгаа юм аа. Тэгээ би бол сайн хийсэн зүйлийг ярихаасаа илүү бас зарим нэг шүүмжлэлтэй холбоотой асуудлыг ярих нь зөв байх гэж бодож байна. Тэгэхээр энэ хүмүүс бол нэг сэтгэл ханамжгүй дан юм шүүмжлэлээ энэ гэж ярьж магадгүй. Шүүмжил гэдэг маань бол зөвлөгөө өгөх, санал гаргах, тэрийг зас сайжруулах гэсэн одоо маш чухал саналууд юм байгаа шүү дээ. За дараа нь бол өршөөлөө хууль гэдэг нэг баахан үнч зунжингаа одоо биднээс ямруулаагүй нэг хууль. Тэгээ сүүл нь өршөөлний хууль нь гарчаад байдаг. Нөгөө хоригдлууд нь хоригдлууд нь одоо хоригдоод байгаад байдаг, хүний эрх зөрчигдөөд байдаг. Гэт ингээд өршөөлийн хуулийн дээр бол нэлээх улс төрчсөн их одоо цаг алдсан ийм одоо өршөөлийн хууль дээр их цаг алдлаа. За бас нэг чухал хууль бол энэ үндсэн хууль дээр өөрчлөлт оруулах хуулийг бас нэг баахан маргалдаж байгаа тооцооллоо шүү дээ. За энэ ч бол ялангуяа энэ парламентын засаглал парламентын 4 жилийн хугацаанд бол энэ хид хідэн хуулийг парламентын ихэнд ярмаар байгаа. Нэгдүгээрт үндсэн хууль, дараа нь сонгуулийн тухай хууль, намын тухай хуульч гэдэг юм. Эхнээс ярьчих хэрэгтэй. Эрт яриад эхний 2 жилд яриад асуудал шийдэхгүй болохоор сонгуульд төхөөд ирэхээр намынхаа эрх ашигт өөрсдийнхээ эрх ашигт улсын хурлын гишүүдээ өөрсдийнхээ эрх ашигт нийцүүлчих гэдэг тийм тал харагддаг. Тэгээд бүхэл юм улс төрчих гээд. Тэгээд бүх юм улс төржөө. Тэгээд одоо олонхон цөөхөн хооронд хэрүүл болоод тэрнээсээ болоод энэ парламентын нүүр царай энэ ард түмэн сайхан харагдахгүй болчих гээд тал бай. Тэгэхээр одоо дараа нь бол энэ сонгуулийн хууль хэлцлээ. Сонгуулийн хуулийн дээр бол миний хувьд
үндсэн хууль зөрчсөн парламент гэж энэ одоогийн энэ одоогийн парламент ч тэгж үздэг. Өөрөөр хэлэх юм бол 28 гишүүнийг дураар нь одоо намын дарга нарын юм уу эсвэл намдаа санхүү өгсөн юм уу эсвэл одоо ямар нэгэн тийм одоо нэр хүндтэй бус хүмүүс орж ирээд байна шүү дээ. Тэгэхээр энэ бол их ёс зүйн. Тэгэхээр энийг жоохон өөрчлөх чиглэлээ их ярьсан да. Тэгээд ямар ч байсан үндсэн хуулинд одоо заагдсан дагуу ард түмнээс шууд сонгогдох хэрэгтэй. Одоо бол их хурлын одоо энэ хуулийн дараа бол одоо их хурлын гишүүн болсон хүмүүс одоо түхээгээд алхаж шүү дээ. Одоо намын дарга нар бол их хурлын гишүүн болсон гэж бодож байгаа. Аль цагийн болсон. Намын ерөнхий нарийн бичгийн дарга нар болсон. Сонгуул болоогүй шүү дээ. Ийм ёс зүйн асуудал байна гэдгийг миний өтн бол одоо хэлээд тэгээд сонгуулийн хуулийг иймэрхүү маягаар батлагдчихлаа. Одоо энэ сонгуулийн хуулиар л явах байх л да. Гэх мэтлэнгээр одоо ерөнхийд нь дүгнээд өгвөл нилээх цаг нар сунгаж ажилласан мөртлөөсөө бас амаргүй одоо намрын чуулган боллоо. Тэгтээ үр дүн бол зарим талаар тийм таатай үрдэс бас үр дүнгүүд л гарчих гал байсан юм л да. Одоо тухайлбал Дубайн гэрээ гэдэл ингээд одоо Дубайн гэрээгч бид хичнээн чи яриу засгийн газар өгцүүлэх асуудал тэгээд яригдаад эхлэхээр шууд засгийн газар өгцүүлэх асуудлыг чиг нь ярьчихмаар байхгүй. Хэрвээ засгийн газар Дубайн гэрээ асуудлыг ярьсан бол одоо ингээд тэр доор нь асуудал шийдсэн бол их амар. Эсвэл засгийн газрыг саяных шиг явуулсан бол засгийн газар ч их зоригтой ажиллаж шүү. Тэгэхдээ огцруулах гайж байгаа юм шиг, огцруулахгүй байгаа юм шиг тэр үед нь огцруулах гэжсэн нам нь өнөөдөр бүгдээрээ гар юу ярилцлага гараа өргөөд одоо огцруулнаач гэж яах шиг ийм нэг төрийн ёс зүй, төрийн одоо тогтсон зарчмыг өөрсдийнхөө тааллаар нөгөө хаврын тэнгэр шин гэж бужигнаж өөрчлөгддөг байх бол энэ төрд их сайн биш. Намуудын иргэдэгч сайн биш. Тийм учраас ярьсан хэлсэндээ байгаад тууштай бол тууштай гараад байх тийм зарчимтай байх хэрэгтэй. Тэгэхээр бол нэлээ тийм бужигнаатай одоо энэ улс төрийн тэмцэл бол заримдаа худамд гардаг байсан бол энэ жилийн улс төрийн тэмцэл намуудын дотор, нам хоорондын дотор улсын хурлын тагнуулах тэмцэл боллоо. Тэгэхээр миний харж байгаагаар бол энэ намрын чуулган Монголын төрийг их муухай харагдуулсан ийм чуулган байлаа гэж би өөрөөр хараад байгаа юм л да. Цаан ч бас зурхай одоо нөгөө цагаан сар төхөр монголчууд нөгөө од иргэсийн байрал сарны тооллоор өөрийнхөө цаг тоолборыг ингээ хийгээд одоо ийм онцлогтой ард түмэн зурхайч нарын ажлыг дэлгэрсэн явж байна. Дээд сэрүүлтээ бол байгальд хэдэр ногоо ургадаггүй гинэ. Өнөөдөр дээдсийн хэрүүл бүр дээцэгтэй талаад үндсэн хуулийн цэцээ барьж байгаа заамдаа зогсож байна. Энэ тал дээр таны байр суурь ямар байгаа болоо тийм бас. Ер нь тэгээд сая зурхайч хэлдэг байх Монголын сайхан үг байдаг шүү дээ. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйлээ олохгүй гэл. Дээрээ л учраа олох хэрэгтэй. Тийм учраас үндсэн хуулийн цэцээс өмнө бол их хурлыг сайхан харагдуулах ямар ажил байна гэх юм бол эхний удаа бол 76 гишүүн ард түмнээс сонгогдох хэрэгтэй. Тэгэх хэрэгтэй. Тэгэхгүй 28 нь бол одоо бараг 28-ны 10 хэд нь бол би сонгогдсон өгөх гэж байгаа мөнгөөрөө сонгогдсон албан тушаараар сонгогдож байгаа даа шүү дээ. Тэр альцгийн гишүүн болцсон байгаа. Альцгийн гишүүн болчиход байдаг. Тэгээд тэгэхээр энийг зас сайжруулах хэрэгтэй. Нөгөө талаас одоо нэгэнтээ сонгуулийн хууль гарцсан бол сонгуулийн хуулийг чадвал өөрчлөх хэрэгтэй, чадахгүй бол одоо гарцсан бол 28-ыг бодох хэрэгтэй. Би бол 28-ыг нэг ланжигар гэдэг 28 ланжигар байх хэрэгтэй гэдэг. 28 ланжигар чи яг үдэ нөгөө сэтгүүлчд их одоо айхтар сүрх хүмүүс учраас тийм нэр өгсөн байл. Яг ярианы хэлээр ланжигар гэж хэлчихсэн. А ер нь бол 28 лут хүмүүс, 28 боловсралтай хүмүүс, 28 мундаг хүмүүс гэдэг юм тэр агуулгаар хэлсэн юм. Ланжигар ч бас тийм муу үг шүү. Муу үг биш. Тэгэхээр бол Монголын парламентын өнөөдөр тэр 28 хүн чинь тийм сайхан харагдуулахгүй. Одоо тухайлах юм бол их хурлд намын дарга, намын ерөнхий нарийн бичгийн дарга, намын нарийн бичгийн дарга нар бол тэр 48 дотор ороод өрсөлдөөч танд ичихгүй одоо намын жагсаалтанд орох гэдэг бит улаарч гэж би хэлмээр байна. Тийм л одоо мундаг намын дарга нар, намын лидер гэж байгаа юм бол лидер юм уу лодер юм гэж байгаа юм бол ард түмнэр өөр үнэлүүлдэг. Чамайг лидер биш гэдээ үнэлчих юм бол өөрөө лидер бишгийн хүлээн зөвшөөрөө зүгээр л ажиллаа хийгээд яв. Заавалчгүй улс төрд намын даргуулах гэж хорж ор найруулад хэрэг байхгүй. Тэгэхээр 28 дотор чинь Монголын төрд маш их туршлагатай одоо улс төр нийгмийн том зүтгэлдэнгүүд байна шүү дээ. Одоо манай Бямсурнгаа гэдэг ихэд бол одоо ямар хүн харагдаж байна тий одоо наран гэрэл багш гэдэг ингэж яхад бол одоо сууж байх хэрэгтэй хүн үгүй л гээд ингээд одоо чоймоо багш гэдэг юм одоо ингээд ерөөсөн тэр ширээний ард насаараа суудсан. Бичиг цаасыг одоо хууль дүрмийг бүгдийг засаад
одоо чаддаг. Нийт Монголынхаа хэмжээнд байтугай дэлхийн хэмжээнд сэтгэдэг. Энэ одоо том одоо гадаад харилцааны сайхан том мундаг хүмүүс байна шүү дээ. Гэх мэтлэнгээр ингээд намууд ийм хүмүүсийг жагсаах хэрэгтэй. Үеийн өнгөрөөж байгаа тэр хүмүүс муу мухай юм ихийг хүсэхгүй. Үеийн өнгөрөөж болохгүй. Үеийн өнгөрөөж болохгүй. Үеийн өнгөрөөгүй байхгүй. Одоо сая Бирагва ярьж байгаа нь бол 89 90 настай. Бирагвын оюун санааны сэтгэлгээ энэ залуучууд биднүүсээс хэд дахин илүү байна шүү. Тэр үеийн өнгөрөөгүй байхгүй. Тэднүүс чинь харин ч эд хурцлагдсан. Төрд хийх юм хийц маш их бүтээлтэй. Тэдэнд байна шүү. Цүнх төр мөнгө байхгүй. Хэрэгч байхгүй. Хор найруулах шаардлага байхгүй. Яг наадах гэж л хэлээд байгаа. Тийм. Тэдэнд хор найруулах шаардлага байхгүй. Тэдэнд цүнх байтугай машин дүүр ном байна. Толгойд нь бол хідэн сэдэ бичүүлсний хэмжээний асар их хөрөнгөний тарих толгойд нь явж байгаа хүмүүс байхгүй да. Тэр сайхан хүмүүс ингээд Монголын төрд орж байгаа 28 нөгөө ланжгал суучаад за та нар залуучууд сайхан ажиллана шүү гэж сууж байгаа. Япон солонгосын парламентод харагддаг. Нөгөөх нь 48 нь бол нөгөө бас нэг одоо намынхаа лидер гэж байгаа ланжгрууд байна шүү дээ. Тэднээс өөрсдөө өвцөлтэй. Тэгээд тэднээс нь ард түмний дотроос орж ирэхээр бас үнэхээр намын лидер лодер гэн ялгагдаад гараад байна. Тэгэхээр чин 48 дотроос ялгарл явагдана. Тэгэхээр 28 ланжгартай 48 одоо нөгөө лидер лодороор ингээд ялгагдаад гараад ирэхэд Монголын парламент өөрөө хүнд маш сайхан харагдана. Энэ чинь нэрээ ямар сайхан парламент вэ? Тэгээд одоо туршлагагүй залуучууд бол тэднүүс чинь бол өдөржингөө суугаад бичиг цаасын цэг таслаар сайхан янзалж өгөө. Тэгээд тэднүүс ч юм байна шүү дээ. Зөвхөн эрдмийн ухаантай хүмүүсээс гадна Монголын тэр чигээр нь харж чадж байгаа, түүхээр нь харж чадж байгаа. Одоо тэр Ахмадуудыг л хуучсан гэж болохгүй. Жинхэнэ дэлхийн түүхийг, Монголынхаа түүхийг мэддэг, салбараа мэддэг. Монгол улсыг хөгжүүлэхэд хувьд нэмрээ оруулсан тийм хүмүүс байх ёстой. Тэрийг заавалч 70 80 настай хүн бүгдээр бай гэж байгаа юм биш үү? Тэр дотор Монгол улсаа төлөөлөөд одоо юу гэлээ Нобелийн шагналын авсан хүмүүс хүртэл байж шээ. Гэх мэтлэнгээр ингэж одоо намууд ийм хүмүүсийг гаргаж ирсэн намыг ард түмэн сайн хараар. Тэгэхгүй нөгөө дарга нар ахиа жагсаалтанд орчих юм бол тэр биш баха гэж тийм. Тэгэхээр яг энэтэй тулгуурлаад одоо манай их хурл цэц хоёр оронд үзээд байгаа. Цэцийг бол миний хувьд бол цэцч байна уу, шүүгч байна уу, одоо энэ Монголын энэ том одоо юу энэ Монголын том яг одоо энэ шүүх хяналтын байгууллага одоо хуулийн үндсэн хуулийн засагч үндсэн хуулийн одоо манаач энэ гэж яриад байгаа шүү дээ. Тэн дээр байгаа хүмүүс. Одоо шүүх засаглалтай үед бол шүүхийн одоо том одоо мундаг хүмүүс бол ингээл Герман интерд би одоо мэджээл та өөр сайхан профессор нэг зузааны үдний шилтэй нэг урт сайхан тийм цагаан үстэй нэг ноён нуруутай ийм хүмүүс байгаад байгаа байхгүй. Тэгэхээр хүмүүсийг насны ялгаагаар ингэж ерөөсөн доошлол хийж болохгүй. Одоо бол хүний наслалт бол дээшэл яваад байна шүү дээ. 900 наслалт бол одоо асуудал биш болчих гээд шүү дээ. Тэгэхээр бол энэ сайхан туршлагатай хүмүүсийг бол ер нь байлгаж явах хэрэгтэй. Зүгээр зарчим ярьж байна. А үндсэн хуулийн цэц өөрөө яг өнөөдөр хийж байгаа цэц бол заримдаа улс төрчсөн тэгээд гаргаж байгаа шийдвэр нь одоо гинтийн сонин шийдвэр гаргадаг тийм жишээнүүд бий л дээ. А өнөөдөр их хурлч гэсэн өөрөө алдаа дутагдaltaй байж байгаа. Тэгэхээр их хурлын одоо даргын одоо тэр тамгын газрын даргаар одоо бичиг өгүүлж байгаа хуульд нийцж байгаа мөгүй юм уу? Үндсэн хуулийн цэц маань ингээд харж байхад одоо тэгээд машин унаанаас хуулаад л ингээд ярьж хөөрж байгаа нь бол зөв ч юм шиг буруу ч зөв ч юм шиг байх нь илэрхий буруу үйлдэл хийгээд байгаа юм шиг харагдаад байгаа учраас энийг бол их ухаантай ярьж дахин хоёр талаас нь үзэж явахгүй бол чи бидээ хүрэх юм болоо шүү дээ. Энэ өөрөө сайн биш шүү. Үндсэн хуулийн цэцэн хямралаас болоод одоо Польш бол маш их хямралтай болоод Европын холбоо бол Польшийн арчилсан юм уу арчлаагүй юм уу? Жинхэнэ одоо Европын холбооны гишүүн одоо байх ёстой юм уу гэдэг хүртэл асуудал яригдж байна. Тэгэхээр чинь энийг ч бид бас харж шít. Тэгэхээр бол энэ одоо хуульчид парламентын хооронд ингээд хямрал болох юм бол эн чинь зүгээр улс төрийн хямралаас гадна ингээд талцалтын хямрал, хууль хяналт дээд байгууллагын хямрал. За хүнийг одоо гишүүдийг одоо цэцэн гишүүдийг тавихгүй байгаа нь асуудал бол их хурлын бүрэн эрхийн асуудал гэсэн. Тэгээд тэр ерөнхий шүүгчийн өгж байгаа нэг тийм нэг хариу нь одоо юу гэж байгаа юм тийм ээ. Тусгайл өгөх санал өгөх гэдэг ч одоо тусгайл өгөх санал гэдэг нь бол одоо дэмжээч байгаа юм шиг үгүй юм шиг ийм мэтэ энэ одоо их
ийм тэ асуудлыг тодорхой болгох хэрэгтэй л дээ. Тэгэхээр бас нэг муухай харагдж байгаа зүйл ялангуяа сүүлийн үед маш их хүчээр өрнөж байгаа нэг зүйл бол намууд доторх тэмцэл бол тартагтаад болж эхэлж байгаа юм байна. Зарц намайг аваад байсан. Баруун солгоогүй фракцийн хэрүүл одоо нэг шоронд хийх ажил бол үргэлжилсээр байна. За танай намын хувьд бол одоо бас дээд хоёр хүн хоорондоо бас нэг телевизараад яриад эхэлчлээ тийм үү. Нам болгонд ийм асуудлууд байна. Дээд хоёр гэдэг нь хэлж байгаа юм бол. Би танай намын даргаыг ерөнхий нарийн бичгийн дарга хоёрын хооронд асуудлыг яриад байна л да. Дээд хүн 3 дугаар хүн байх л да. Бас дээд дарга чинь ажлаа үгүй гэсэн байгаа дараа нь асуух гээд байгаа шүү дээ. Альцгийг хасаад тооцсон байгаа. Тий. Энэ намуудын зөрчил бол яг юунаас л одоо энэ цаашдаа ингэж явах юм бол юунд хүргэх вэ? Нөгөө талдаа намын санхүүжилт гэдэг зүйл заавал энэтэй холбогдож яригдах байх. Тий. Энэ намуудын энэ задрал, намуудын дотор фракцийн зөрчил, нам хоорондоо биеийг үзэн ядах. Дээрээс нь намуудын доторх фракц нь нам хоорондын зөрчлөөс илүү зөрчилд хүрж байгаа нь тийм байна. Үнэхээр сайхан харагдахгүй. Тэгээд би өнөөдөр цагаан сар болох гэж байгаа учраас бас нэг тодорхой юмыг сэтгэл зүрхнээс хэлэхгүй бол цагаан сарын муу ёрс олон юм ярьж болохгүй. Гэхдээ энэ бол өөрөө муу ёрын зүйл биш. Муу мухайгаа зүв зүтээс нь засарж явж ийж цагаан сарын дараа сайхан явах хэрэгтэй шүү дээ. Тэр агуулгаар нь ингээ үзэх юм бол үнэхээр фракц хоорондын зөрчил нэг нам гिचээд баахан намын цуглуулга болчихсон. Цуглуулга болж болно. Тэгэх юм бол нэг нам үзэлтэй л байх хэрэгтэй. Тэрнээс биш бүх дотор нь фракц болоод би энийг одоо ингээд үзэл тарцаад ингээд байж болохгүй л. Тэгэхээр бол миний зүгээр бодлоор бол намууд хоорондоо эвтэй хоорондоо нэгдэж нягтарж ажиллах нь бол туйлаас зөв. Монгол ардын улсуудаа Монгол ардын нам. Үгүй чи нэг нам биз дээ. Би бол сонгон хайрын дөрөвд Монгол ардын улсууд намаас 3 удаа гарсан. Монгол ардын намаас юм арц намаас гараагүй. Тэгэхээр бол энэ нэг намын чинь юунаас болж задлсан. Яагаад задарсан? Энэ хідэн одоо урд өмнө ажиллаж исэн хүмүүсийн энэ том дарга нарын хоорондын зөрчил хамгийн одоо гол үндсэн гэж би ингэж ойлгодог. Одоо ч гэсэн Монгол ардын улсууд нам, Монгол ардын нам хоёр бол хамтарч ажиллахад болохгүй юм байхгүй гэдэг талаар би олон удаа ярьсан. Тэг энийг одоо над шиг олон удаа ярьж байгаа хүмүүс байгаа юм. Тэгтэл гишүүн дэмжигчд баг нийт ард түмний ихэнх нь одоо ингэж хамтарч ажилласаа гэж бодож шít. Ардс намын дарга ч гэсэн тэгвэл иргэний зөргийн намтай муу амтай нэгдэж ажиллах гэсэн урилга тавьж л байна шít. Бид ардс намтай хамтарч ажиллаж байгаа мөртлөөс Монгол ардын намтай жоохон юм ярих гэхээр хардцаад өөрснөө болохоор чөлөөтэй ярьдаг болохоос бид ардс намтай чөлөөтэй ярьж байгаатай адилхан ардын намтайгаа чөлөөтэй ярьж бас яагаад болохгүй. Яагаад энэ дарга нар ингэж хоорондоо урд өмнө ч гэсэн энэ хоорондоо үлдцдэг байсан одоо ч гэсэн ингээд энд чинь манлайлаад чадахгүй. Ард түмэн чинь гишүүн дэмжигч чинь хүсээд байгаа юм биш үү? Тэгвэл яг нөгөө тал талаараа сайхан одоо үзэл бодлоор нэгдээд ингээд ажил тэгэхдээ үзэл бодлоор нэгдсэн гэж хэлээд цуглуулга болоо сүүлд нь фракцийн зөрчилд орж болохгүй шүү гэсэн тийм байр суурийг одоо илэрхийлж байна л да. Тэгэхээр энэ намуудын хоорондын зөрчил үнэхээр байж байна. Одоо би бол Шилэг дам ерөнхий нарийн бичгийн дарга Монгол ардын улсуудын дарга их хоёрын хооронд их айхтар зөрчил байгаа мөгөөгүй бол зөрчил гэдэг ч одоо юу хэлэх. Альва нэг хүн үг хэлснийхээ төлөө зөрчилтэй гэж үзэж болохгүй шүү дээ. Шилэг дам би тэр ярианаас ингээ харж байхад бол нэгдүгээр намынхаа журмын нөхдөд одоо нэлээд гомдсон байдал харагдж байна л. Тэр одоо гар үсэг зуруулаад ингэж явсан тэрийг бол тэр бол үнэхээр их харамсалтай. Ерөнхий нарийн бичгийн даргыг тэгж бас болохгүй л дээ. Ер нь бол эндээс бас ухааруулах зүйлүүдийг олон хэлсэн шүү дээ. Тухайлх юм бол намын санхүүжилтийн асуудлыг ярьж байлаа. Энэ олон сайхан залуучуудын хувь зайны асуудал, гэр бүл үр хүүхдүүдийн асуудал, найз нөхдөдийн асуудал, намын журмын нөхдүүдийн асуудлын талаар хамгийн төгсгөлд нь бол тийм үг хэлж ийлээ. Нөгөө талаасаа ингээд нэг шахалттай байдал харагдаж байгаа байхгүй. Энэ одоо би одоо Шилэг дам би ярих гэж байна гэж тэр өдрөө 2 цагт сонссон. За өдөр нь. Тэгээ би бодсон байхгүй юу. За Шилэг дам яг одоо чи энэ асуугдж байгаа үедээ ярьж болж байгаа юм уу? Намын ив нэгдлийн асуудал чи одоо юу болж байгаа юм бол гэж бодоод тэрний одоо их дотны нэг залуу руу утастаад Шилэг дамбыг над яриагаа өхөө жоохон азнах юм биш үү
Чи одоо энэ чи одоо гэмт хэргийн шинжээр таг чамаа чинь байцаар сууж байгаа гэсэн. Дээрээс нь бол энэ намтай холбоотой хэлж байгаа үг ч бид буруу гэж хэлж ерөөсөн болохгүй. Өнөөдөр Монгол Ардын улс намын та хэллээ шүү дээ. Бас хоорондоо зөрчилтэй юмнууд хар гэж байна. Урд өмнө нь бол инквер дарга байхгүй байж хат нь бол бид чадах ятгаар энэ намыг тараахгүй юмсан. Тэгээ инквер дарга эренгүүт нь бид энэ намыг чинь нэр хүндийг ямар ч байсан тогтмол бууруулаагүй. Дээрэс нь бол энэ намын эвнэгдлийн асуудал. За энийг янз янзын үг түүхэндээ би янз янзын одоо том дарга нар юм уу бусдууд одоо сонсч үзээгүй хүртэл үгээ сонсч байсан. За тэр үсттэйгээ чи энийг бол тисэх ёстой шүү. Твчих ёстой шүү гэж ингэж байж байгаа л намынхаа даргад халуун чихийг натгуулсан да. Тэгээд тийм учраас бол энийг бол нэг одоо манайхан ч гэсэн одоо шилэг дамбыг нэг буруутгаад л буруу зөрөө юм хийс гэж яриад байж болохгүй. Журмын сайн нөхөр чинь чадах ятгаараа зүтгэсэн алдаа оноод хувийн алдаа оноогоос хавуулаа хүнд юм байдаг. Тэгтээ зүтгэсэн. Нөгөө талаас нь бол тэр яриад байгаа нь яриулаад байгаа нь бол би бас гайхаж юм л. Тэгээд заавалч цензургүй яриагаар үнэхээр яриаг гэсэн бол өөр яриагаар бас ярьж болно шүү дээ. Тэр нь бол бас нэг одоо бас харж бид ч үгүй хардлагд биш бид байж улс төрч хүмүүс аль алийг нь уншин шүү дээ. Одоо шилэг дамбыг бол тэгээд намын нөхдүүд нь одоо үнэхээр гар үсэг зурулсан бол нэг өөрснөө нэг цагаан тагтаа болох гээд л ингэж яриад байх энэ тэр бол бас зүг зүйтэй биш. Тэгэхээр энийг бол бид ерөнхийд нь аль аль талыг уншиж байгаа, мэдж байгаа. Тэгэхээр бол ингээд хэрэггүй юм байна. Тэгэхээр бол би бол шилэг дамбай бол одоо шоронд байж хат нэг удаа очиж уулзсан. Тэрнээс хойш уулзаагүй. Надад бол ийм яриа өгөх чинь гингүүт нь би бас хэдийгээр ч Монгол Ардын Хувьсгалт намын одоо даргын дэд даргын ажлыг сүүлүүлж явах идэвхтэй ажиллахгүй байгаа ч гэсэн одоо янз янз улс төрийн арга хэмжээнд тэр идэвхтэй оролцохгүй байгаа ч гэсэн бас эн чинь бас энэ намын мянган гишүүдийн эрх ашиг байж байна. Нэгдүгээр хоёрдугаар тэр хүнийг янз янзын асуултанд нь оруулуулад тэгээ сүүлд нь чи ярилцлага өгөхгүй байж яагаад энэ чинь мөрдөн байцаах ажиллагааны юмнаас ярьчихгүй энэ төр гээд юмд орчихлоо гэж би шилэг дамбыг хайрлсандаа тэгж ярьсан байхгүй юу? Хайрлсанд. Би бол хүнийг ядарч явж байхад нь одоо юу гэдэг янз янзын болж байхад нь ингэж одоо яллахаар туслахын төсөл. Инхээр гэдэг хүнийг бол 600 цагтаа бүсэлдсэн байж байхад нь тэр Төв аймгийн шорон дээр нь очиод яг их хурлын гишүүн 3 хүн очижсэн. Төв аймгийн шорон дээр би ганцаараа очиод ингээд явж исэн. Энэ бол Монгол Ардын Хувьсгалт намын дэд даргыг хийх ёстой үүрэг. Тэгээ буруу зүгийг бол тэр шүүх гэдэг юм уу тэр бусдаар нь шийдэх ба. Би намын дэд даргын хувьд бол намынхаа даргыг одоо аль болохоор зөв зүйтэй талаас нь шийдвэрлэх миний үүрэг гэж бодож ингэ тэмцэж явсан. Түүнтэй адилхан шилэг дамбыг ч гэсэн би хүнийх нь хувьд янз янзд орчихсон байдлаар ингээд ярьсан л утас шүрмс нэг өөр утастай болсон юм шиг үлээ. Яг өнөөдрийн нийгэмд бол дарга гоё гэдэг юм философи үйлчилж байгаа шүү дээ. Ямар ч хамаагүй юмны дарга л байвал гоё. Ийм сэтэр намтар олон байвал гоё. Гэтэл та яагаад дэд дарга авах гээд байгаа? Би дарга гоё гэж харддаг учраас тэгж. За яагаад харддаг? Яагаад гэвэл энэ юу л да ер нь даргын албан тушаал гэхээр ухаангүй зүтгэдэг хүмүүс байна. Даргын албан тушаал гэдэг чинь хариуцлага үүрэг байхгүй. Маш том хариуцлага үүрэг. Тийм учраас хариуцлага үүргийг бол маш ухаантайгаар өөрөө бодож чи чадах уугүй гэж өөртөө тавих болохоос ш. Одоо бол хин дуртай дарга хийгээд явж шүү дээ. Тийм учраас би түр хэлээ шүү дээ. Ланжигрууд нь л байх хэрэгтэй. Залуучууд нь бол систем дээр өсөж боожж дунд алуун тушаалаас ахуулаад дээш өснөхөөс шууд каранарт бол дээш очиж болохгүй гэдэг тийм байр суурийг илэрхийлдэг юм байхгүй. Тэгэхээр Монгол Ардын Хувьсгалт намын дэд даргын асуудал бол мэдээж миний хувьд бол энэ 100 яман 60 хүн гэдэг системийг зөвшөөрдөг. Инхээр даргыг Солонгост байж хат би 2-3 удаа намын дэд даргын ажлыг өгье гэж ярьж байсан. Хоёрт нь бол ардчилсан намч ардын намч гэсэн тийм олон дэд даргатай биш шүү дээ. Тэгэхээр би нэг би одоо ганцаараа дэд даргатай байсан солон дэд дарга болсон л доо. Тэр үед инхээр даргуудаар очиод бүгдээр нь цугларж яхад бол одоо манайхан ч одоо дарга хэлэх юм бол яг дарга дуртай хүмүүс бол дарга хэлэх юм бол бүгдээр нь дагаад л налчиж байгаа юм чинь. Инхээр дарга хэлсэн бүгдээр хоёр дэд даргатай болгоно л гэж байсан. Цогтбаатар гэдэг нарийн бичгийн дарга бит хоёр үлгүй хоёр дэд дарга одоо хэрэг байгаа юм да гэдэг асуулт тавьсан. Тэгэхээр хүмүүс тэр үш тав дэд дарга гэдэг ажлыг ганцаар хийх гэсэн юм байна. Инх хоёрын байхгүй болно. Инх хоёрын хооронд болох гэсэн юм байна гэсэн мессеж бол бит хоёрын хооронд бол
маш их ховж хутгах оролцсон ховчд бол бий л дээ. Би бол тэрэн дээр юм боддог. Инхээр дараа юу гэж бодож тэр ховчдын үгэнд ордгийг орлохгүй би мэдэхгүй. Тэгэхээр бол би бол тэр юу гэж хэлэхээр бол би өөрөө дид дарга болох гэж байгаа даа биш ээ. Би дид дарга өгьё. Нэг л дид даргатай. Таныг эртэл гэсэн тийм зарчимтай байсан. Сүүлд нь битээр солонгосч нэлээд удаа ярьсны дараа бол инхээр дараа бол үгүй чи одоо намайг ийм байдалд байж хаад байжсэн тийм шүү. Тэгсэн би заал гэж. Одоо өөрөө хүрээд ирсэн юм чинь. Энэ намын нэр хүндийн бол ямар ч байсан одоо бууруулсангүй янз янзын үзэл бодолтой янз янзын хүмүүс нөгөө инхээр дараа уцтдаг мессежүүд ховжоодаг янз янзын хүмүүсийн тэр болгоныг би мэдж байсан ч гэсэн тисэж өнгөрөөсөн. Одоо та халуун чихийн атгуу суучаас энэ ажлаа хийгээд яваал гэсэн. Тэгээ би бол нэг ил захидлыг хавсаргаж өгсөн. Ил захидл бол нэлээд зузаан ил захидл. Тийм тэр тухай бол нэлээд сайн сонсон. Ярилцах хугацаа ерөнхийдөө өндөрлөх тал руугаас 2 минут болсон байна. Та бүх хэр сонирхдаг вэ? Гэхдээ бүх сонирхдаг байдаг. Би ч одоо нөгөө азтай гэдэг шиг одоо манай арангаа бөхчүүд их сайхан барилддаг, бүгдээрнтэй сайхан холбоотой. 1986 онд би Макасерны комбинатад сайн инженер гэж байраа шагнуулж байхад тэр үед одоогийн Батэрдэн авраг, одоогийн авраг Балжин 8 2 Францд бол Испанд болсон дэлхийн залуучуудын жуудаа байлуу эсвэл самбо бүхэн дэлхийн авраг болж Улаанбаатар хотоор одоо хоёулаа байраа шагнуулсан чинь тэр нэг хідэн одоо тэргүүний залуучууд ингээ байраа шагнуулж байхад бид 3 дотор нь орсон чинь санамсаргүй ингээд орсон чинь миний хажуу талын сосиод нь Батэрдэн авраг дээдлийнхэн давхард бол одоо манай Балжин авраг байсан. Тэгээ энэ цагаас шинэ 2 аврагтай бол сосиод болж ах дүү шиг хүн чанарын хувьд бол сайхан нөхөрлөж байгаа. Тийм учраас бүхий бол их сайн. Энэ сар шинийн барилдаанаар ер нь үзүүр төрөнд тэнийг гараад ирнэ гэж бодож байна. Үзүүр төрүү гэдэг бол одоо ч ер нь таахад хэцүү болсон байна. Хуучин бол одоо Батэрдэн аврагыг барилж байхад бол Батэрдэн авраг мөнх эрдэнэч гэдэг юм уу ингэж 2 баянаа барилж байхад ингэж хэлсэн. Яг би бол энэ цагаан сарын наадмын барилдаа манай Санжаа тогтго гэдэг залуу их жоохон тийм юу гэдэг юм дэ нэг одтой гэдэг юм одгүйч барилдаа багш. Энэ жилийн цагаан сард би Санжаа тогтгоны төрүүлж чухал. Санжаа дамб. Санжаа дамб. Нөгөө нэг юуны хинтээ саяны гарч ирдэг сайхан залууч оюун болт. Оюун болт хоёрын хин нэгэн төрүүлчих юм болоо гэж ингэж бодож байна. Сар шинийн бэлтгэлээ хэл базаа. Би бол сар шинийн бэлтгэлийг хүнсэд аж ахуйн дид сайд болсон цагаас хойш хүнс хөдөө аж ахуйн үүсгэн бол цагаан сар хийх ёстой гэсэн тэр цагаас цагаан сарыг бол хийж тэмдэглэдэг. За энэ жилийн удаа бол яг хөө цагаан сарын бэлтгэлээ хийлгүй яг хөө ер нь бол цагаан сар наадам шинэ жил уруу бол миний хувьд их онцлог сайхан баяр болдог учраас цагаан сарда бэлтгэл хангасан гэж бодож байгаа. Гэхдээ энэ цагаан сарын бэлтгэлийн чинь бол гол ажлыг бол эхнэр маань хийдэг учраас эхнэрийн өгсөн мэдээлэлээр бол нэг 80-90% бэлтгэлтэй байна л гэж хэлсэн шүү дээ. За тэгээ сайхан баярлалаа. Саршинтай сайхан шилдээрээ. Саршинтай сайхан шилдээрээ баярлалаа. За энэ үрээд ярилцлагын нэвтрүүлэг өндөрлөж байна. Дараа 7 хоногийн энэ өдрийн эргүүлсэн та түр баяртай.